За өмнөх бичлэг дээр хувь хүн болон хуулийн этгээд за хоёр субъект байгаа та энэ нийгэмд хувь хүн буюу хуулийн этгээд. Хувь хүн гэдэг маань бол иргэд. За хуулийн этгээд гэдэг маань өмчийн хэлбэр хамаарахгүйгээр байгуулагдсан бүх төрлийн аж ахуйн нэгж байгууллагууд. Хувьцаат компани, хязгаарлагдмал хариуцлагатай компани, нөхөрлөл хоршоо, төрийн бус байгууллага, сан, нам гэх мэт. За эдгээр хоёр субъект маань аль аль нь тайлан гаргах ёстой. За ямар тайлангууд юм гэхээр хувь хүн бол жилд нэг удаа хувь хүний орлогын албан татврын тайлан. За тэгээд одоо мөрдөгдөж байгаа хууль тогтоомжоор бол жилийн орлого нь 50 сая төгрөг хүрсэн бол нэмэгдсэн хүртлийн албан татвар суудахын төлөгчийн тайлан гэдэг тайланг сар болгон ингэж гаргадаг. Хуулийн шинжилэлт явагдаж байгаа. Түүн дээр бол энэ босхийг 400 сая гэж оруулсан ингээд төсний явагдаж байгаа юм байна. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол таны дараалсан 12 сарын орлого 400 саяас бага бол та нөөц судамжлагчаас хасагдана гэсэн үг. Нөөцийн татвар төлөхгүй гэсэн үг тийм ээ. За энийг бол хууль эцлэгдэн батлагдсан тэр үед нь ярилцъя. Тэгэхээр өнөөдөр анхан шатны баримтын талаар ойлголт өгөх гэж байна. За ингээд хувь хүн бол ийм хоёр төрлийн тайлан гаргах юм байна. Тэгвэл хуулийн этгээд буюу аж ахуйн нэгж маань бол санхүүгийн тайлан, татврын тайлан, нийгмийн даатгал, шимтгэл төлөлтийн гэсэн гурван төрлийн тайланг сар, улирал, хагас жил гэсэн ийм дөрвөн давтамжтай хугацаагаар гаргадаг. Ийм үүрэг нэгэн бод хүртлийн тухай, компанийн тухай хуулиар за тэгээд татврын багц хуулиуд, нийгмийн даатгал ерөнхий хууль хуулиудаар хүлээсэн байдаг гэсэн үг. Тэгвэл эдгээр тайлангуудыг энэ хоёр субъект аль аль нь гаргахын тулд юун дээр үндэслэх юм бэ гэхээр ерөөсөө л анхан шатны баримт. Тэгвэл анхан шатны баримт гэж юу вэ? За нэгэн бод хүртлийн хуульд юу гэж тодорхойлсон байдаг вэ гэхээр аливаа ажил үйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, төлбөр төлсөн баримт, бусад нотлохоо нэхэмжлэх зэргийг хэлнэ гэж байгаа. Дөрвөн зүйлийг хэлж байна тийм ээ. Энгийнээр хэлэх юм бол за ажил үйлгээ гэдгээ юу гэж ойлгож байна гэхээр за та ингээд компани байгуулчлаа. Хамгийн ихний ажил үйлгээ бол яг хоо компанид тамга тэмдэг авахаас эхэлдэг тийм. За тэгвэл энэ тамга хийлгсэн гэдгийг чинь нотлох энэ цаасан болон цахим энэ баримтыг л анх шатны баримт гэдэг байгаа. Жишээ нь юу байж болох вэ гэхээр компани хийлгэхдээ та мөнгө төлсөн. За тэр мөнгөний шилжүүлэхийн баримт. За төлбөрийн баримт байж болно тийм ээ. Төлбөрийн баримтын хувьд бол цаасан болон цахим юм шинжтэй байдаг. Тэгээд нэгэн бод хүртлийн тухай хууль заасан 5 дарааллын дагуу хамгийн эхлээд та анхан шатны баримтаа бүрдүүллээ. Үүнээс хойш журналд бичлээ. За ерөнхий дэвтэргүй ийм мэдээллүүд гарлаа. Тэгээд сүүлийнхэн санхүүгийн тайлан гаргах. Ийм дарааллаар хийгддэг. Тэгвэл хувь хүнд ямар хамаатай юм бэ? Хувь хүн бол санхүүгийн тайлан гаргадаггүй тийм. Гэхдээ хувь хүн маань нөөцийн тайлан тэгээд хувь хүний орлогын татврын тайлан гаргадаг учраас энэ маань ч гэсэн яг энэ анхан шатны баримтан дээрээ үндэслэж гардаг гэсэн үг. Тайлан гэдгийг маш товчоор, маш энгийнээр хэлэх юм бол энэ анхан шатны баримтуудын л нийлбэр гэсэн үг тийм ээ. Орлого болон зардал талдаа. За тэгээд зөрүүгээр нь таны төлөх татвар тодорхойлогддог. Санхүүгийн тайлангийн хувьд харьцангуй хөрөлтөө энэ маань тусдаа бүртгэлтэй, системтэй. 1400-аад оны Лука Паччало гэдэг Италийн эрдэмтэн судлаач хүний тодорхойлсон Италийн давхар бичлэгийн арга гэдэг ийм аргыг ашиглаад ингээд явдаг. За Монгол улсын хувьд бол 1900-аад оны үед зөвлөлт холбоот улсын төрийн тийм ээ мэргэжилтнүүдийн тусламжтайгаар энэ Европын давхар бичлэгтийн ийм нэгэн бод хүртлийн арга Монгол улсад бол нэвтэрсэн. Түүнээс өмнө ямар нэгэн тогтсон систем байгаагүй. За үүнтэй холбоотой Гайлийн төгс сургууль энтергээ өнөөгийн энэ санхүү эдийн засгийн сургуулийн үндэслэл хүртэл ингэж тавьдаг байсан юм түүхтэй юм билээ. Тэгэхээр тайлан чи ерөөсөө анхан шатны баримтуудын нийлбэр юм бол анхан шатны баримт гэдэг маань өөрөө үнэн зөв бодиттой байх хэрэгтэй байх нь тийм. Яг л таны энэ ажил гүйлгээ гарсан гэдгийг чинь хөдлөшгүй нотлох ийм баримт байх нь байна. За бид нарын бол хамгийн түгээмэл ойлгодог зүйл бол төлбөрийн баримт буюу E баримт 2016 оноос нэвтрээд за 2020 оноос бол татврын хууль мөрд ингээд ороод ирсэн. За 2017 онд бол сангийн сайдын тушаалд ороод анхан шатны баримт гэдэг ийм бүрэлдэхүүнд ороо явж байгаа. Төлбөрийн баримт E баримт маань. Үүнээс гадна бол олон төрлийн анхан шатны баримтууд байдаг. Ер нь миний ажилласнаар нэг ажил үйлгээ гаргахад бол 3 4 за дээд нь 5 ийм 5 төрлийн ийм баримтуудыг бүрдүүлэх ёстой юм байна гэж ажилласан. За жишээлбэл та офисын түрээсийн төлбөр төлөлөө тий. За энэ гүйлгээг нотлох ямар баримтууд байж болох вэ гэхээр за түрээсийн гэрээ гэж байна. За мөнгөө шилжүүлсэн мөнгөн шилжүүлэхийн баримт байж болно тийм ээ. За өнөө үед бол интернет банк маш сайн хөгжсөн учраас ер нь ихэнх гүйлгээ интернет банкар хийгдэж байгаа. Тэгэх юм бол таны бүртгэлтэй мэйл юм уу эсвэл гүйлгээний лавзгаар ороод тухайн төлбөр төлсөн түрээсийн баримт чинь анхан шатны баримт болно. Мөнгөн шилжүүлэхийн баримт. За мөнгө хүлээн авагч түрээс төлөгч тал танд E баримт бичиж өглөө. Энэ маань бас анхан шатны баримт болох байна. За магадгүй
хугацааны эцэст хагас жилийн эцэст тооцоонос хаалт үлдэж болно те. Энэ хугацаагаар ийм тэдэн төгрөг өгсөн ингээд баримт авсан гэсэн. За энэ маань бас нэг төрлийн анхан шатны дэмжих баримт болж байна гэсэн үг. За тэгээд анхан шатны баримтыг нотлох болон дэмжих баримт гэж бас хувааж авч үзэж болно. За нотлох гэдэг маань бол яг л тухайн гүйлгээ хөдөлсөхгүй нотолж байгаа мөнгө шилжүүлэхийн баримт, төлбөрийн баримт гэх мэт. Тэгвэл дэмжих баримт гэдэгт юуг ойлгож болох юм гэхээр жишээлбэл та 10 ширхгийн бараа бэлтгэн нийлүүлэгчээсээ хүлээн авлаа. За энэ маань төлбөрийн баримт, мөнгө шилжүүлэх, гэрээ энтрээс гадна энэ 10 ширхэг барааг дагалдах бараа материалын зарлагын баримт нөгөө нийлүүлэгч талын тийм ээ. Тэдний ширхэг ийм бараанаас тэдний ширхэг ингэж хүлээлгэн өглөө гэсэн. Үүн дээр үндэслэн танай бараа материалын орлогын баримт байх ёстой. Эдгээрийг хэлж яах гэсэн үг тийм ээ, дэмжих баримт гэдэг. Тэгэхээр анхан шатны баримт гэдэг маань бол ерөнхийдөө сангийн сайдын 2017 оны 340 дугаарын тушаалаар батлагдсан ийм маш олон төрлийн баримтууд байдаг байх нэ. Зөвхөн төлбөрийн баримт гэдэг маань зөвхөн тэдгээрийн нэгэн шүү. Тэгэхээр гагцхүү тайлан тооцоотой холбоотой ч биш. Дараа нь ямар нэгэн төлбөрийн маргаан заргаан гарахгүй зэрэг иймэрхүү зүйлсээс сэргийлэхийн тулд анхан шатны баримтаа та маш сайн бүрдүүлж ингэж явах ёстой. Тэгээд гол нь тухай бүртээ бүрдүүлэх ёстой гэдгийг анхаарах хэрэгтэй. За ингээд дараа дараагийн бичлэгүүдээр хэдүүлээ. Уран гол давтваруудыг тус тусад нь авч үзье. Тэгээд санхүүгийн тайлангийнхаа талаар бас нэг тусдаа бичлэг оруулнаа.